За галзуу сервис угтан тавтай морилцгоо манайхан. За баруун жоох эвгүй ярьж байгаа шүү. Эвгүй ярьж байгаа. Яг тэгэхээр одоо та нарт ярьж өгч байгаа цуврал бол үнэхээр эвгүй цуврал байгаа гэж. Тэгэхээр ямар цуврал вэ гэхээр гараад удаагүй байгаа буюу саяхан гарсан If Wishes Could Kill. Гэх энэ галзуу солиотой цуврал байна. За тэгэд бороогийн бас яасан олон юм ярьдаг юм бэ гэдгсэн байлээ. Нэрэж бас бороо бододсон ч жоо олон юм яриад байгаа юм байна. Тэгэхээр нэг олон юм ярихгүйгээр те шууд энэ галзуу цувралыг та нарт ярьж өгөх боломжийг олгосон спонсороо танилцуулъя. Тэгэхээр хэдэн бороонууд нь энэ галзуу цувралыг цэвэр шоколадын чумаг шаржигнан бодрох жигнэмгийн төгс цогцол үлгэр бискримтэй хамтран хүргэж байгаа билээ. Тэгэхээр та нар маань найзтайгаа хамт үлгэр бискримийг хуваагаад идээд үзээрэй. Үнэхээр галзуу байх болно. За тэгээд ойлгомжтой хэлдэг үгээ хэлье. Сабадраагүй бол саба, дардсан бол лайка дарахад л болоо. Тэгээд галзуу сервис үгийг мэдгүй хинэгэндээ шеэрлж болох юм аа. За. Ингээд энэ галзуу солиотой цувралын тайлбараа хэдүүлээ эхлүүлцгээе. За нэг хүйтэн шүн ахлах ангийн 4 хувцастай охин нэг орхигдсон үйлдвэрийн ханан дээр хутгаар ямар нэг зүйл сэлж байна. Тэгсэн тэр нь 2005 оны 3 сарын 12-нд Доо Хирюн гэсэн бичиг байлаа. Охин энэ бүх үйлдэлээ утсан дээрх Григо апп дээр бичиж байдаг. Дүрм машингийн саажууга бичээд хүслээ бич. Тэгвэл биелнэ. Чи ч төсөөлөхгүй л дээ. Би чиний хүслийг яг хүссэнчлэн биелүүлэх болно. Харин миний хүсэл бол та нар бүгдээрээ үхэх. Энэ бол миний туйлын хүсэл. Тэгээд охин цаасны худаг гаргаад хоолойгоо хэрчнэ. 6 сарын 12-ны өдөр өглөөний 7 цагт сэрүүлэг дагуулж байгаагаар кино үргэлжилнэ. Өрөөгөөрөө дүүрэн медаль цомтой ахлах сургуулийн төгсөх ангийн Сэа охин босоод өглөөний цайгаа бэлдэнэ. Хамт амьдардаг нагц эгч нь ажилдаа эрт явсан учраас тэрэнд карта үлдээжээ. Тэгээд тэрний гадагш гарахад дээд давхарт нь амьдардаг найз Гонун гүйсээр ирлээ. Тэр хоёр бие биедээ сайн болгоно илэрхий. Харин нөгөө талд тэдний сургуулийн нари жолоочороо сургууль руугаа хөргүүлж яваа харагдана. Тэгээд замын эсрэг талд Гонуг явж байгааг хараад машинаас буугаад замыг нь тосч зогслоо. Гэвч Гону Сэа хоёр хамт явааг мэдээд дургүй нөхөрнө. Тэгсэн тэдэн тэр Гонугийн найз Хёнгуг нэмэгдлээ. Та хоёрыг би дунд сургуулиас чинь хойш мэдээ шүү. Та хоёр яагаад дандаа хамт явж харагдаад байна аа? Үерхэд байна уу юу? Тэнийг минь бид хоёр нэг байранд амьдардаг. Цуг явж таарах нь аргагүй шүү дээ. Гэхдээ Сэа ангидаа дандаа хамгийн түрүүнд ирдэг үстэй. Харин чи дандаа хоцордог баха. Тэгтэл одоо хамт яваад л. Сэжигтэл байна да. Тийм үү нари? Би харин чамайг бага ангиас чинь хойш мэднэ. Чи юу иддэг болоод ам чин дандаа өмхий иддэг. Занари ангидаа ууртаа наргагүй орж ирсэн бол Сэа тэрнийг яагаад ингэтлээ уурлаад байгааг ойлгохгүй л. Тэднийг орж ирэхэд ангийн найз Хаажун компьютер дээр нэг зүйл хийгээд сууж байлаа. Сэа Хаажунд таалагддаг бололтой. Хаажуна, энэ тэнийг Гону сая намайг алах шахлаа. Хоологч нь боосон байна. Аргагүй л манай ангийн гавал мөн шүү. Хүчинээрээ төрсөн өдрийн бэлэг болгоод миний энэ комыг янзлаад өглөө. Хариуд нь би чамд нэг сони юм хэлж өгье. Сэа Гону хоёр задагсан багш нь орж ирээд яриаг нь тасаллаа. Сүүлийн явцын шүүлгээр манай сургуулийн төгсөх ангийн сурагчид хотдоо тэргүүлсэн. Нийт 4 сурагч бүх оноогоо 100 авсны 2 нь энэ ангид сууж байна. Та нар нэг нь бол бараг мэдж байгаа бах. Хаажун. Баяр хүргэе. Харин хоёр дахь нь Хёнгуг. Баяр хүргэе. Тэгсэн сурагчид ангаараа гайхацгаасан бол Хёнгуг өөрөө ч үүнд итгэж чадахгүй байлаа. Энэ үеэр утсанд нь суулсан Григо аппас хүсэлч нь баярлаа гэсэн мессеж ирдэг. Хичээлийн дараа найзууд Хаажуныг Хёнгугт шалгалтаа хуулуулсан эсхийг байцаана. Учир нь энэ явдлыг сэжигтэй гэж үзээд сургуулаас шалгахгүй гэхээс тэд болгоомжлж байлаа. Та нар үннийг мэдмээр байна уу? Би та нарыг мэдэхгүй нэг зүйлийг хийсэн юм аа. Григо. Энэ бол хүсэл биелүүлэгч апп. Бид нар чиний найзууд болохоор чамайг юу ч хийсэн бай ойлгоно. Гэхдээ наад яриад байгаа юм чинь арай л хитрхи юм шүү. Наад апп чинь олдохгүй л шүү дээ. Угаасаа олдохгүй. Нэг хүн нэг л хүн рүү линкийг явуулж болдгийг. Би чам руу линкийг нь явуулъя. За, би суулгадах юм. Чи утсаа хаагдуулна да. Айгууха, энэ аппыг нь сайн судлаад үзье л дээ. Тэгсэн аппыг нээсэн даруйд утасны камер ассанд тэд гайхлаа. За тэгээд Хёнгу тэдэнд аппыг яаж ажилдаг болохыг зааж өгнө.
Тэд өөрсдийн сааж буюу төрсөн он сар өдөр нэрийг цаасан дээр бичээд камерын өмнө барих ёстой байлаа. Тэгээд камерын өмнө хүслээ хэлж бичлэг хийгээд илгээх ёстой байж. Тэгээд тэр апп үнэхээр өөрийнх нь хүсэлтийг биелүүлж өгсөн гэдгийг батлахын тулд явцын шүүлгэндээ 100 оноо авах хүсэлтэйгээ бичсэн бичлэгээ найзуудтай үзүүлдэг. Хөөх, ийм тэнийг амтантай ийм удаа найзалсан гэж бодохоор итгэмээргүй юм. Чамайг сайн дун авах гээд стресстэй байгааг ойлгож байна. Гэхдээ чи энэ тэнэглэлээ зогсоо. Чи чаднаа. Урам нь хугарсан хянгу тэрэнд дүнгээ сонсох үед нь аппаас мессеж ирсэн гэдгийг хэлээд харуулах гэсэн чи апп дээр нь мессеж биш харин нэг цэг гарч ирсэнд Сея тэрнийг тоолгүй яваад өгдөг. Тэр цаг 24 цагаас ухарч тоолж байсанд хянгу өөрөө гайхнаа. Тэр өдөр Сея нари хоёр удахгүй болох хянгугийн төрсөн өдрийн пари дээр юу өмсөж очих ямар бэлэг авах талаараа зөвлөлдөцгөөнө. Гэвч нари хянгуг төлөвшөөгүй дандаа яшиг төвөг удаж байдаг гэж хэлдвэр хэллээ. Гэтэл тэднийг ингэж ярьж байтал хянгу таарчлаа. Тэрнийг харсан Сея бандсандаа гацсан бол азуулахад нари бид нар чиний төрсөн өдрийн бэлгийн талаар ярьж илаа гэж булзааруулна. Бэлэг хэрэггүй дээ, өөрсдөө ирэхэд л болно шүү дээ. За яах вэ? Том бодлоо жижигхэн бэлэг аваалаач. Тэгсэн тэр өдөр хянгу хичээл дээр ягаад ч юм нэг л гүлийсэн байдалтай харагдана. Дүр солигдоход нэг эмэгтэй хөдөөгийн нэг байшингийн гадаа чулуун авааны өмнө хүж уугуулж байгаа харагдана. Тэгсэн тэр овоон дотроос нэг цагаан могой гарч ирсэнд эмэгтэй могойг хараад сандарч шууд гэрлэг ордог. Тэрнийг дотгошоо ороход нэг залуу шалаа угааж байна. Зочин ирэхнэ. Зочоо? Сайн зочноо муу зочноо? Яасан бэ? Намайг айлгаад өн шүү. Би хутгаа бэлдэх үү? Харин ямар зочинтой тулах гэж байгаагаа сайн мэдэхгүй байна. Энэ үеэр Сея Гону хоёр хөнгөн атлетикийн бэлтгэлдээ гарчээ. Тэгсэн Гонугийн анхаарал төвлөрч өгөхгүй дасгалжуулагчтай загнуулдаг. Орой болоход хянгу давтлагын танхимд хичээлээ давтаж байсан ч ухаан санаа нь ерөөсөө төвлөрч өгөхгүй байлаа. Харин нөгөө талд дасгалжуулагч нь Сеяг үндэсний шигшээ багийн нөөцөнд орох урилга ирсэн гэдгийг хэлээд амралтын өдрүүдээр нэмэлт бэлтгэл хийж явахар болсон гэдгийг хэлсэнд Сеяж хагартлаа баярлана. Амралтын өдрөөр амарч болзох завгүй болох нь шүү дээ. Гэхдээ яг хүсэх юм бол бэлтгэл дээр Гонуг авчирч байж болно. Уучлаарай багшаа, та мэдчихсэн юм уу? Мэдлгүй яах вэ? Илэрхий байхад. Энэ үед хянуугийн утсанд Сеягаас дуудлага ирлээ. Тэгсэн тэрнийг утсаа авахд Сея дуугардгүй. Учир нь жинхэнэ Сея дасгалжуулагчтайгаа уулзаж байлаа. Удалгүй Сеягийн утасны цаана найзууд нь хянуугийн талаар ярьж тэрнийг муулж байгаа сонсогдно. Доотлаас бүр амралтын өдрөөр амруулахгүй төрсөн өдөр энэ төр гэдэл. Братама бэлэг хэрэггүй өөрсдөө ирэхэд болон ч их шиг. Бид эдийг дагаад идэг юм уу хайшийн өдөр тарахаар нь цоцсон штий. Аимшиг юм чи. Тэдний энэ яриа хянуухтай хүн дээр туслаа. Тэгээд тэр Сея руу залгасан ч өнөөх нь утсаа авахгүй байлаа. Давтлаг тарах үед хаажун уруу царайтай яваа хянуугийг дуудсан ч мань хүн сонсолгүй яваад өгдөг. Харин сургуулийн гадаа Сея Гонутай уулзаж баяртай мэдээгээ дуулгахтаа зэрэгцээд сургуулийн тоог тасарсанд тэр хоёр үүхтлээ зочно. Оройн Сея гэртээ ирээд баярт мэдээгээ нагцтай дуулгасан ч нагц нь төдийлөн реакцтай хүлээж авсангүй. Харин Сеягийн утаслуу хянууг 39 удаа залгасан байгааг харсан тэр гайхлаа. Тэгээд тэр Гонуг гэртээ дуудаад хамтдаа чикен захиалж идцгэн. Тэгээд тэд хянууг руу залгана. Энэ үеэр баячуудын байранд амьдардаг нарыг өөр фракцийн найзууд нь нэг клубт дуудаж байлаа. Тэгээд тэд тэрний бичиг баримтыг хуурамчаар үлдэж угаад хүүхэд оруулдаггүй клуб руу нэвтрүүлдэг. Харин нөгөө талд хаажун хянуугийн гуйлтыг санаад эвдэрсэн лаптопыг нь засч байлаа. Хянууг над руу баахан залгачиж яасан? Чи өөрөө эхэлж над руу залгасан штэ. Чанга ярихгүй бол сонсохгүй наа. Чамайг миний төрсөн өдрөөр ирж чадахгүй гэж сонсоод. Нэрээ би энэ 7 хоногийн сүүлээр бэлтгэлтэй болцсон. Тэгсэн хянууг утсаа тасалчлаа. Эргээ залгасанд утсан салгаатай байна. Гомдчих шиг боллоо. Чи төрсөн өдөрт нь очих уу? Очихгүй яа дээ. Миний сайн найз штэ. Чи сайхан сэтгэлтэй л дээ. Яасан? Нарыг очих болохоор уурлаад байгаа юм уу? Үгүй яалаа гэж. Нэрээ дасгалжуулагчаас бэлтгэлээ 7 хоногор хойшлуулахыг гуйгаад үздэм билүү? Тэгсэн Гону шууд цаасан дээр төрсөн он сар өдрөө нэртэйгээ бичээд грек апп дээр бичлэг хийж. Энэ амралтын өдрөөр болох Сеягийн бэлтгэлийг хойшлогдосоо гэж хүсэж байна. Гэсэнд нэг их юм бодоогүй Сеяч энийг хөгжилтэйгээр хүлээж авна. Тэгээд Сэнд дарахад апп хачирхалтай дуурайд бичлэгийг илгээлээ. Маргааш өглөөнөө Сея уламжлал ёсороо эртэлж болсоод Гонуг дуудаад хамтдаа сургууль руугаа явна. Тэгсэн энэ удаад хянууг тэдэн дээр ирсэнгүй.
Хичээл эхлэхэд Хянуг ширээгээд ирлээд хэвтчихсэн бол нарыг хичээлдэж ирсэнгүй. Хянугийг нэг л хачин байгааг сайн анзаарлаа. Нөхөр гартаа утсаа барьчихсан утасныхаа цагаас харцаа салгаж чадахгүй байлаа. Цаган дээр нь грек вайпын цаг дээр 2 минут үлджээ. Багш нь уурлаад тэрнийг дуудахад Хянуг генет таталд өгсөнд найз нар нь тэрэн дээр очино. Хянуг гэн төөрийн ухаангүй юм шиг болоод пеналнаас цаасны хутаг гаргаж ирээд бариадахна. Байдал буруугаар эргэж байгааг олгосон Гоно тэрнийг барьж авсан ч нэлээд хүчтэй болсон Хянуг тэрнийг холоог игчин шидчихлээ. Тэгээд гараараа өөрлөгөд үргэх гэж байгаа юм шиг болж үснэ гинт Сеаг хараад тэрэн лөө дайрч ирээд мөргөж хамтдаа хаалгацгам зохиод коридорт унлаа. Газар тунсан Хянуг утсаа харж байна. Тэрэнд 28 секунд үлдэж. Гэтэл гинт Хянуг ид шидэн гимээр үсэрч босч ирээд өөрийн мэдлгүй цаасны хутгаа хүзүүндээ зоож Сеагийн нүдэн дээр хүү татаж орхино. Тэгсэн гар утасных нь грекүү апын цаг тгийг заалаа. За дүрсэлэгдэхэд нэг охин левтэн сууж байна. Охин бол хэдэн жилийн өмнөх Сеа байлаа. Тэр үед Сеа сургуульд дөнгөж шилжиж ирж байж. Охины эцэгийг 2-8 хорлсон учраас нагдсан тэрнийг өргөж авсан тухай цуу яриа шин сургуульд нь таарсан байдаг. Тэгээд ангидаа ирээд удаагүй байтал ангийнх нь тэрний талаар жиг жуг ярилццгаана. Сеа төсвөр алдаад тэдэн дээр очих гэтэл Гоно ирлээ. Чи нөгөө хөнгөн атлетикаар лаг охин мөн бицтэй. Би бас хичээлдэг. Дуугүй байгаач Гоно. Ёйл доо намайг гэмтээлээ штий. Эднийг битгий тоо бүгдээрээ 3 дугаар ангидаа гаццсан. Хэн нэгэн дургуйч нь хүрэх юм бол надад хэлээрэй. Харин даалгавраа хуулахаар бол хажуун туслана. Би хуулуулдаггүй байгаа шүү. Гэтэ яг чи шинэ болохоор чамд хичээлийг чинь давтуулж байж болох л юм. Би чамтай хамт бэлтгэл хийжээ. Харин би чамд хамгийн агуу арга ясаа бэлгэлээ. Миний итгэл тамтрагч байгаа юм. Чамайг муу бүхнээс хамгаална. Ингээд найзуудтай болсондоо Сеа баярлаад инээсэн бол найзууд нь ч тэрнтэй хамт инээлдэцгэнэ. Гэвч багын найз Хянуг нь нүдэн дээр нь амиа хорлсонд Сеа гүн шоконд оржээ. Цагдаа нарч сургууль дээр ирээд хяналтын камер шүүж үзээд энэ хэргийг амиа хорлолт гэж дүгнэцгэнэ. Хичээлийнхэн үеэр ийм зүйл болсонд багш нь ч бас шоконд оржээ. Энэ үеэр сургуулийн эмчтэр байсан Сеа шүүгээр өгөө очиод солих хувцас авах гэж байхдаа Хянугийн өгчөөсөн арга ясан тоглоомыг харлаа. Тэгээд өчигдрөөрөө Хянугийн гэрэн гадаа очиж байснаа санана. За сори байж байгаа борон та нарт гяс галзуу хамттай реклам хүргэдэг. Тэгэхээр муу борон энэ галзуу цувралыг ба штэ. Цэвэр шоколадын шумэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискримтэй хамтран хүргэж байгаа билээ. Араны шүүс асгаруулам энэ галзуу хамттай үлгэр бискримийг найзтайгаа хуваалцвал бүр илүү галзуу хамттай гэж байгаа. Та нар мань тэгээд муу борогийнхэн тайлбарыг үзэнгээ үлгэр бискримийг дураараа хамтлаарай. Цэвэр шоколадын шумэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискрим найзтайгаа хуваалцвал илүү амттай. Дураараа амтлуулгэр. За үлгэр бискримийг дураараа амтлаад кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Сеа Хянугаас төрсөн өдөрт нь очиж чадахгүй болсондоо уучлал гуйж хайрцагтай бэлэг өгч. Тэгсэн Хянуг ягаад ч юм нэлээд гонигтай байж. Чи энэ бэлгийг авч яваад төрсөн өдрийнхөө үеэр залгаарай. Яах юм бэ? Гонооч бас ирэхгүй гэжтэй. Юу яриад байгаа юм бэ? Гоно хаажун хоёр очиж штий. Гоно очивол нарыг очно. Залвэ гоншихнохоо болоод энийг аваа. Тавширхаар чинь тухтай уулзъя. За ёо. Төрсөн өдрийн минь хүргэе. За би ингээд явлаа. Сеа би нэг сонин дуудлага хүлээж аваад чиний дугаар байсан. Бас цаана нь чи яриад байсан. Намайг нөгөө хэдтэйгээ хамт муулаад байсан. Гэхдээ одоо бодоход чи биш вэж. Тэр үед бол би чамааг л гэж бодсон. Энийг сонссон Сеа найзуудаа энэ талаар хэлэхэр шийдлээ. Тэгээд найзууд руугаа явж байтал дасгалжуулагч нь сандарч гүйж ирээд тэрнийг тэврээд авлаа. Намайг уучлаарай. Би тэрнийг аварч чадсангүй. Чамд ямар буруу байхавт би явж багштай ч уулзъя. Өнөөдрийн бэлтгэлийг цуцлая. Амралтын өдрүүдээр ч бэлтгэл хийхгүй. Чи сайн амраад авцаа ёо. Гэрлүүгөө явж чадах уу? Гайгүй юу? Зүгээрээ би чадна. Амралтын өдрүүдээр бэлтгэл байхгүй шүү. Тэр мөчид Гоно амралтын өдрийн бэлтгэлийг нь цуцлуулах хүсэлт хэлж байсныг Сеа санаад сандарлаа. Багш, энэ амралтын өдрүүдээр бэлтгэлээ хийе. Тэгээд тэрнийг багш руугаа эргээд иртэл дээрээс нь дээврийн төмөр унаад ирлээ. Тэгсэн Гонугийн утсанд грек вайпас хүсэлч нь биеллээ гэсэн мессеж ирнэ. Тэр мөчид Сеа хар хурдаараа тэрэн дээр ирлээ. Цаг гүйж эхэлсэн үү? Чиний бэлтгэл болцсон юм уу? Цаг яваад эхэлчлээ. Үнэхээр Гонугийн утсан дээр цаг гүйж эхэлжээ.
Сандарсан найзууд тэр хоёрын гэрээгүй апп руу явуулсан бичлэгийг үзээд Хаажун тэр бичлэгийг интернетээс бүрмөсөн устгах гэж оролдохоор шийддэг. Хизээ бэлтгэлээ цуцалсан. 11:26-д би яг тэр үед нь цагаа харсан. Яг тэр үед мессеж ирсэн биз дээ. Хин нэгэн хакердаад байгаа юм биш үү? Энэ хак биш ээ. Хянуугийн анги дээр ямар байсныг харсан биз дээ. Энэ аппыг тэгээд чи хүн алдаг гэх гээд байгаа юм уу? Хүсэл биелүүлээд хүсэл нь биелэнгүүд алдаг гэж үү? Энэ цаг нь гүйж дуусахтаа зэрэгцээд хянууг өгсөн. Тэгэхээр энэ цаг чинь гүйж дуусвал чи бас дуусна гэсэн үг. Чи худлаа ярьж ивэл яах юм? Тэнд чамаас өөр хинж байгаагүй шүү дээ. Би яалаа гэж худлаа ярих юм бэ? Бид дүү цусулсан байгааг харахгүй байна уу? Тэгээд чи болиулахгүй яасан? Бид нар чамаас ч юм хянуугтай найзууд байсан. Чамаас болоод хянууг өгсөн юм биш үү? Эсвэл чи харагдсан болохоор тэр хараалч нь хянуугт хүрчихсэн ч юм билүү? Болооч дээ, одоо болно. Би ээж аавынхаа нас барсан дүр зургийг одоо ч нүдэндээ хардаг. Би тэднийг их сандаг. Тиймээс дотны хүний алдах ямар байдгийг би мэднэ. Тиймээс хэнийг ч юм зовлон идлээсэ гэж хүсэхгүй. Тэр тусмаа та нарт. Энэ үеэр Хаажун Гонуугийн утсыг форматлж дууссан ч гэрээгүй апп харилцахгүй цаг нь ухарч гүйсээр л байлаа. За тэгээд тэд хамтдаа Хаажуны лаптопыг аваад Сеагийн гэрт очиод аппын цаад програмыг шалгаж үзэхээр шийддэг. Зангид орой уулзахаар цаг товлоод салж явцгаалаа. Явах замдаа Сеа Гонууд үргэлж баярлж явдаг. Бас хамтдаа энэ бүхнийг заавал давж гарна гэж хэлнэ. Тэгсэн Гонууг гэртээ ирсэн даруйд Сеагаас дуудлага ирлээ. Байгсан Гонууг утсаа автал цаана нь Сеа нөгөө хоёртойгоо хамт Гонууг шоолоод ярьж байгаа сонсогддог. Тиймээс Гонуу тэр яриаг сонсонгоо хар хурдаараа доод давхарлуугаа гүйж Сеагийн гэрт очлоо. Тэгээд гайхсан Сеад утсаа сонсгосон ч утас нь гинт дуурхай болчихно. Ямар нэг хиймэл оюунаар тэдний яриаг дуурайлгаж яриад байна гэж бодсон Гонууч утсаа далд хийгээд Сеад юу сонссноо хэлсэндээ тэр хянуугч бас ийм зүйл ярьж байсан гэдгийг хэлдэг. Зангид орой болоход тэд Сеагийн гэрт цуглаад аппын цаад систем рүү хандах гэж оролдоно. Удалгүй Хаажун систем рүү нэвтэрсэн ч апп бичигдсэн програмынхаа дагуу ажиллахгүй байгааг олж мэднэ. Энэ буцаж яваад байгаа цагийг зогсоож болохгүй юу? Хаажун ч цагийг зогсоох команд өгсөнд Гонуугийн утас унтраад рестарт хийгдлээ. Тэгсэн гинт Гонуу нүдээ арчаад эхэлнэ. Нүд рүү нийгэм орчлоо. Зүгээр үү? Яасан бэ? Цаашаа вэ? Тэгснэ Гонуу гинэт нэг тийшээ заагаад надаас хол вэ гэж хэллээ. Тэгсэн гинт заасан хурууг нь хинэгэн өөрлөө нь эргүүлж байх шиг болно. Найзуудаа эндээс яв. Хурдан зогтаа. Түргэн дууд. Түргэн дууд. Сеа Сандра түргэн дуудсан бол утас рестарт хийж дууслаа. Гэтэл нөгөө цаг бас л ажилласанд хамар амнаас нь цус гарсан Гонуу гинэд галзуу юм шиг л инээж эхэллээ. Тэгснэ гинт Сеаг алгадаад унгаасанд Хаажун тэрнийг зогсоох гэсэн ч дээлсэнгүй. Тэгээд Гонуу нэг гараараа тэрнийг багалзуурдаад дээш нь өргөсөнд Хаажун яаж чадахгүй байлаа. Харин энэ үед хөдөө байсан нөгөө эмэгтэй мөргөл үлдэж угаад ямар нэг зүйлийг мэдэрнэ. Навш минь, чи намайг зогсоож чадахгүй. Чамаас болоод бүгд өхнө. Чи болон чиний азгүй найзууд бүгд дээрээ өхнө. Харин тэрний энэ бүх үйлдэлийг наарын утсаараа бичсээр байлаа. Сеаж сандарч гүжрээд Хаажуны лаптопоор толгойр нь цогсонд Гонуу ухаан алдаад унана. Гонуу, яасан бэ? Ухаан ороогүй байна. Гэхдээ чиний цогсноос болоогүй. Хэрвээ надаас болоогүй бол яагаад ухаан орохгүй байгаа юм бэ? Тодорхой мэдэхгүй ч бид тэрнийг сэргээх гэж оролдож байна. Эмч Сеагийн ах цэгч байж. Тэгээд Сеа явж Гонуугийн байгаа сэхэний тасаг руу очтол наарын гарч ирээд тэрнийг хөдлөөд явна. Чи Гонууг хүн амныг хэрэгүүлдэхээс аварлаа. Гэрийнхэн нь юу ч мэдээгүй. Түргэн дуудаад эмнэлэгт ирсэн л гэж бодож байгаа. Чамд хэрэгтэй юм байна уу? Би авчирч өгөх үү? Өмсөх хувцас ч юм уу? Зүгээрээ. Нагц маань аваад ирсэн. Харин чи зүгээр үү? Хамаг юм чинь манад байгаа штэ. Чи нэг заваараа ороод авчаарай. Хаалганы код миний төрсөн өдөр. Энэ үед Хаажун компьютер дээр нөгөө аппын учрыг олох гээд оролдож байлаа. Тэгсэн гэнт тэрний утас дугарч нэг эмэгтэй холбогдно. Эмэгтэй Хаажуныг таньдаг бололтой. Програмыг битгий оролд. Юу? Мэдхгүй царайлаад хэрэггүй. Хараалаас болж найз чинь галзуураа үсттэй. Чи өрөөч үхгээ шахсан мэдтэй. Та энэ бүхнийг яаж мэдсэн? Ийм далдын хүчээр оролдож болдгүй. Энэ бол чөтгөрийн хараал. Яаж утасны апп хараал дамжуулагч байх юм бэ? Энэ хараал хүний оюун санааг эзэмдэж болох юугаар ч хамаагүй дамжуулаад ажиллаж чадна. Хүний хийсэн зураг, бичлэг, дуудлагыг ашиглаад тэр хүн лүгөө эргүүлж давталдаг. Яралтай хүрээдэр тэгээд ярилццгаая. Та намайг наана ерөөсөө очуулдгүй үсттэй. Одоо юу болсон юм? Энэ үед нөгөө чулуун овоон дээрх могоо сэргэж чангаар хоржгонж эхэлсэнд эмэгтэй сандарлаа. Манай дуулцгаа хойшлуулъя. Чамайг аварсан нөгөө охин хаана вэ? Сеа юу? Сандарсан Хаажун Сеа руу залгасан ч Сеа утсаа авалгүй өөрийн мэдлгүй Гонуугийн байсан өрөөлөө очиж байлаа.
Харин өрөөнд Гонугийн зүрх зогсож эмчнэр тэрнийг аврахаар байдгаараа хичээцгэн. Тэгсэн Сеа тэр эмнэлэгт ээж аав хоёр нь амьсгал хурааж байсныг санана. Энэ үеэр эмнэлэг дээр хаажун гүгээд ирсэн ч Сеа цаасан дээр овог нэр төрсөн онсороо бичээд хүсэлтэд гэрээгүй айб руу илгэж гисэн байлаа. Хөөе чи яаж байгаа юм бэ? Галзуураа юу? Би дахиад хайртай хүнээ өгөхийг хармааргүй. Тэгвэл би тэсэхгүй. Тэгээд чи өөрөө хараалаас болж өгөх гээд байгаа юм уу? Хараалаа. Чи ч миний бодсон шиг гавал биш вэ шүү. Хөнөөг сургууль дээр галзуурах үедээ хин нэгэн лөө хашгираад байсан. Манайд Гонууч бас нэг хүн лөө заагаад байсан. Би тэрийг хэн болохыг мэдмээр байна. Тэгвэл би тэрнийг эсэргүүцэж та нарын амийг аварч чадна. Энэ үед Сеагийн утсанд хүсэлч нь биеллээ. Гэсэн мессеж ирээд нөгөө цаг гарч ирээд гуйлаа. Учир нь Сеа Гонуугийн амийг аврах хүсэлт илгээсэн нь тэр байж. Үүнтэй зэрэгцээд Гонууч ухаан орно. Харин нөгөө талд Нари Сеагийн гэрт ирээд тэнд үлдсэн Гонуугийн утсыг авч байлаа. Гэтэл тэрний нүдэн дээр Гонуугийн утсан дээрх цаг зогсно. Надад нэг санаа байна. Чи нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна. Миний ихч. Хаюун ихч ч нү? Гадаадд сурч байгаа гэвстэй. Би худлаа ярьсан юм аа. Ихч хэдэн жилийн өмнө ажилласаа гарч нэрээ солиод удган болчихсон. Энийг надаас өөр хэн ч мэдэхгүй. Тэгээд тэд машин бариад хөдөө байгаа хаажууны ихч хаюун дээр очихоор явлаа. Тэгсэн ой дундуур явж өтөл замыг нь унсан мод хаасан учраас такси цаашаа явуулгүй буцдаг. За тэгээд тэр хоёр харанхуй хойд зам дагаад цааш алхацгаана. Утсан дээрээс мэп харж явсаар байсан ч ой дотор төөрсөн юм шиг л нэг дорой эргэлдээд байх шиг санагдана. Энэ зөв зам уу юм болов? Тэгсэн гинт Сеа руу ямар нэгэн дайрах шиг санагдсанд тэд гүйсээр ойн цоорхойд ирлээ. Тэгээд нэг замыг дагаж явсаар хаалттай хашааны хаалганы өмнө ирцгэнэ. Тэнд өдөг нэг залуу тэрнийг урлаггүй бол оруулахгүй гэд одог шоруулдгүй талаар ярьж итэл гинт хаалган нэгдэж нөгөө залуу гарч ирээд тэр хоёрыг додогш нь оруулна. Тэгсэн додогшоо ороход Гонуу Сеа руу залгаж байна. Миний бие гайгүй болоод өөр өрөөлөв шилжсэн. Чи яагаад над дээр ирэхгүй вэ? Би энд нэг чухал ажилтаа байна. Эргээ залгая. Би чам руу яваад очиё. Чи хаана вэ? Би хаашаа очих вэ? Хаанагаа хэлдэ. Тэгсэн байдал ноцтой байгааг мэдэрсэн хаюун гараад ирлээ. Битгий хариул. Навш минь хаана байгаагаа хэлээд хэжтэй. Тэгсэн Сеагийн нүд нь могооных шиг болсноо буцаад зүгээр болчлоо. Битгий хариуг. Яасан? Чи хөдөлж чадахгүй байна уу? Сеа энэ асуултанд нүдэрээ дохиж хариу өгсөнд хаюун эргэж хараад нөхөртөө яралтай олс авчрахыг тушаалаа. Хэрвээ чи намайг үл тоосор байх юм бол би найз залуугийн чинь хэлийг суг татна шүү. Ойлгов уу? Наадханд чинь тийм хүч байхгүй. Найз залуу чинь яаж галзуурсныг санаж байгаа үсттэй. Дараагийн удаа би тэрнийг үхтэл нь хан мөргүүлж чадна шүү. За тэгсэн хаюуны нөхөр олс авчирсанд хаюун Сеагийн гарыг олсоор уяад татсанд Гонуугийн хоолоогоор ярьж үлсэн чөтгөр тэднийг бүгдийг нь ална гэж сөрдүүлж харааж зөхөж эхэллээ. Хаюун олсоор гарыг нь татаж эргүүлэх гэж оролдсон ч Сеагийн толгой гэнэд арагшаага эргэжглээ. Тэгсэн хаюун утсыг нь алдуулсанд Сеа ухаан алдаад унана. Та сая яасан бэ? Тэр сүнсэнд эзэмдүүлсэн байна. Би тэрнийг одоо сэргээх гэж оролдоно. Одоо тайлбарлах зав алгаа. Хурдлахгүй бол тэр өгөх нь. Бамуул чамд дохио өгөх хүртэл өрөөнөөс гарч болохгүй шүү. Гадаа юу ч болж ирсэн гарч ирж болохгүй. Тэгээд хаюун Сеаг нөгөө чулуун овооны өмнө хэвтүүлээд тусгай зан үйл үйлдэж эхэллээ. Гадаахыг надад даатга. Доторхой хариуцаарай. За тэгээд хаюун тусгай зан үйлийг үйлдэж эхлэхдээ зэрэгцээд чулуун овоон дундаас нөгөө могой дахиад гараад ирнэ. Тэгээд хаюун сүнсийг хөөх зорилгоор тусгай шившилгүүдийг хийж эхэлнэ. Удалгүй Сеаг ухаан ороход хажууд нь хинж байсангүй. Сандарсан тэрэн дээр хаюун ирлээ. Битгий, би чамд туслана. Миний хоолойг дагаарай. Би хаана байна? Чи энд сүнсний ертөнцид байна. Хэрвээ чи ихний хаалгыг олж 3 өрөөг дамжиж гарч чадвал хоёулаа бодитоор уулзна. Тэр өрөө чинь хаана байдаг юм бэ? Бамбуула бэлдээрэй. Ингээд бамбуул хүж асааж гартаа хутгаа аваад хаалгыг нэг зан үйлийг үйлдэж эхэлнэ. Тэгээд тэдний байсан хэсгийг тойруулаад газарт тойрог зурна. Энэ үед сүнсний ертөнцид Сеа манан дундуур явсаар нэг хаалганы өмнө тулаад ирлээ. Тэгсэн ард нь хаюун хүрээд ирнэ. Дотогш орохоос ч өмнө нэг чухал дүрмийг хэлж өгье. Юу ч болсон байсан эргэж харж болохгүй. Хаалгаар орсон л бол зөвхөн л урагшаа яв. Энэ ертөнцид хэрвээ чи намайг харах юм бол тэр ч бас харна гэсэн үг. Хин тэр үлээ? Найзыг ч наалж чамайг энд авчирсан тэр сүнс. Хэрвээ тэд намайг харах юм бол чамд зориулж миний нээсэн хаалгуудыг тэр хаах болно. Би энийг хийж чадахгүй хаа. Гарамд чинь байгаа уяг харж гинөө. Энэ нь чи бид хоёр холбоотой байгаагийн илрэл. Чамайг эндээс гаргах хаалга чиний хамгийн их айдаг зүйлийн цаана байх болно. Энэ зам хэцүү. Гэхдээ би чиний ард байгаа учраас битгий чи чаднасаа.
Бодит ертөнцид тусгай хүч ердийнхөөс хурдан шатчихсан учраас цаг баг үлдсэн гэдгийг Бамвул хаюунд санууллаа. Ингээд хаюун бодит ертөнцид тусгай бага зүйлсэнд сүнсний ертөнцид харагдахгүй болдог. Тэгээд хаалганд тулж очоод хаалгыг нээсэнд урд нь анивчсан гэрэл асаж тэр сургуулийнхаа коридорд гарч ирдэг. За. Энд хүрээд энэ галзуу цувралын эхний тайлбар маань дуусч байна. Яа. Сливэ. Борон жоохон жирхэл байлаа шүү. Та нарт маань ямар санагдсан юм бэ? За тэгээд үйл явдал цаашаа бас улам галзуу болох нь тодорхой болж ирж байна. Тэгэхээр нөгөө хэлдэг үгээ дахиад хэлээ заяа. Санаа зовлтгүй хэдэн борнууд нь дараагийн бартаа аль хэдийн хийгээд эхэлсэн байгаа. Тэгэхээр аль болох хурдан оруулна гэж. За. Тэгээд бороогийн тайлбар ойлгомжтой байж галзуу солиотой санагдсан гэж найдаж байна. Тэгэхээр яг тийм байсан бол та нар маань We Need Part 2 гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд Бруно энэ галзуу цувралыг цэвэр шоколадын шумг шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол үлкэр бискримтэй хамтран хүргэлээ. Найзтайгаа хуваалцвал илүү галзуу амтагдах үлкэр бискримийг та нар маань тэгээд дураараа амталцгаагаарай. За тэгээд та нар маань сабадрагуар саба адардсан бол лайк дарахтал болоо явж байгаа юм. Бас галзуу сервис авгийг мэдхгүй хинэгэндэн шеэрлээрэй. За үг алдаж өгөр болтлоо. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу тайлбараар эргээд уулзацгаая.